За энэ Кейптаунын далайн эргийн тийм аялал жуулчлалын газар буудалсан. Тэгээ буудалсаа гараад одоогийн байдлаар хойшоо жуулчдын гол газар руу явж байна. Ер нь Кейптаун бодхоор зэрэг юу Йоханнесбургийг бодоод арай жоохон гэмт хэрэг арай жоохон багтай юм шиг санагдсан. За гэхдээ энэ оройн бодхоор зэрэг яг тийм жуулчлал зориулагдсан харууд хамгаалалттай тийм оройн учраас тэгээд ямар ч байсан аюудгүй. За тэгээд энэ замын цаана харагдж байгаа газар бодхоор зэрэг аквариум. Тэгээд энэ дотор янз бүрийн дэлхийн янз бүрийн далайн амьтад урган бодмордыг бүгдийг цугтулсан байсан. Гэтэ өнөөдөртөө би удаад энэ аквариумд очих гэж байгаа биш. Тэр цаадлын шар байшинд буюу гар улдын дэдгүүр хоршоонуудаар лангуунуудаар жоох явахгүй. За энэ чи ингээд яг замын гол донд ингээд юу зүдэг тааралдаад тэгээ би одоо зүтгэн дээр ишхүү үгүй юу гэдгийг жоохон бодоод гарсан тиймэрхүү сони юм байлээ. Энэ урд харагдж байгаа хөрөн байшин бодхоо зэрэг нөгөө удаан автобусны юу пилетний кас. За энэ watershed энэ хуучин юу байсан? Өдрийн газраас одоо бодхоо зэрэг юм урдантай тэгээд доороо бүх худалдаануудтай ийм сайхан газар байлээ. За тэгээ энэ нөхөр удахад бахан чудуу зараад би бас дотроос нь Ботсваны агат одоо манайхаар гартам чудуу байна уу гэдээ асуусан байхгүй гэж байна лээ. Тэгээд тэр бас хэдээс ойлгоцгүй. Тэдэнд харагдж байгаа би соёдыг гахаад явж байна. Энэ хүүхдүүдтэй ихэрдэг юм билээ. Цагаан хүмүүс нь. Ер нь одоо South Africa-д нэг 4 сая орчим 4 сая идүүн цагаан бус нь утгаа дандаа тийм нутгийн хүмүүс. Тэгээ нутгийн хараа өстэй хүмүүс. За тэгээд ихэнх ажлуудын ойр хавийн улсуудаас ирсэн хүмүүс хийж гүйцэтгэдэг гэж ярьсан. За нутгийн янз бүрийн бүтээгдэхүүнүүд цай май одоо борц тэгээд борцсон гэхдээ надад нэг манай нутгийн борцсон шат өөр болохоор нэг сайхан санагдаагүй. Тэгсэн мөртөө бараг 10-20-30 төрдөг юм бид перчтэй аюутай загастай бүр баяртай шүртэлсэн. За энэ утгаар зэрэг ингээд нутгийнхны гар урд дээр хийсэн цүнхнүүд одоо яг харагдаж байгаа энэ цүнхнүүд манай ихтлгүүрийн нөгөө юу гэдэг тэднийхтэй адилхан санагдсан. За тэгээд дараа нь цааш явах зэрэг ийм будуулхнууд нутгийнхны хийсэн ийм гутад мутал арчсан эдлүүд. За энэ утгаар зэрэг эрэгтэй хүмүүсийн нутгийн үндэсний хээ угалцтай цамцнууд үүний цаанд утгаар зэрэг нутгийнхны хүмүүсдэг падажнууд байсан. Гэхдээ манай нэг танил хэлэхдээ бол за эндээс авсан дурууд хятадаас аваад 3 дахь хямдхан байна. Тэнд бас хийдэг юм байдэл гэсэн. Гэхдээ яг хятад явахгүй шууд эндээс авчиход бас зүгээр юм байдаг. Гэхдээ жоохон үнэтэй санагдсан. За тэгээд дээшээ явах зэрэг дээдлийн давхар толгой зэрэг урдангууд байдаг. Одоо энэ доод давхар толгой зэрэг ингээд янз бүрийн
сувенирүүд тэр шатан дээр болохоор нөгөө при вайфайтай үнэгүй вайфайтай болохоор зэрэг ингээ хүмүүс суугаад нөгөө содонгостой идэх шиг шатан дээр суугаад бүгдээрээ интернеттэй ороод байж идэг юм байлээ. За нэг иймэрхүү. За тэгээ шатны доор удахаар зэрэг нэг нөхөр гитар хийгээд гитарыг ч одоо бүх төрлийн юмар хийж уддаг юм байл гэж анхудаа анзаарсан. Янз бүрийн одоо жишээлбэл энэ нөгөө копины төмөрс сав, юуны төмөрс сав нөгөө шартус хийдэг. Гэтэн нэгэн 20 дэдний шартус хийдэг саммавар хүртэл хийчихсэн байдгийг байсан. Тэгээ энэ дотор ороход зэрэг өөрөө ингээд тохож үзүүдэд бас хөөрхөн сэтгсэн байлээ. За тэгээд дараа нь энэ чинь нөгөө нутгийн баахан зургнууд тэгээд нөгөө өмнө тапрч нь чудуу ихтэй утгаар чудуутай энэ нөгөө нутгийн янз бүрийн маскнууд энэ утгаар зүгээр орчин үеийн арай жоохон орчин үеийн тим хийсэн газрууд гэдэг. Энэ өөрхөн одоо эрг хавцаа утгаар зэрэг яг үндэсний чудуумууд ухаар хийсэн тийм газрууд байсан. Тийм газрууд нь ухаа жоох үнэтэй санагдсан. Нэг ногоон чудуугийн сонирхоод бас нэг ганц хоёрыг авсаа. Индранил гэдэг үлүүдээ. За нэг иймэрхүү том хитэн доодор гэж удаа байт. Бас үнийг харж ирсэн. Тэгээд аялал жуулчдын газар утгаа зэрэг ийм жуулчд ихтэй. Йоханнесбург энэ төр би тийм Аз жуулчдын өсө таардаг. Тэгээд Кейптаун энэ төр очихоор зэрэг ийм Аз жуулчдууд таардаг юм байлээ. Гэтэ ер нь цөөх юм бэ. Онгоцон доторууд ер нь тэгээд бид хэдээс өөр Азсан барга харагдаагүй. Ер нь өмнө тапргийн тухай ярихад бодвол апартейтыг бодвол 94 онд байна да тусдагсан. Мэдээ ширүү юм бодчоод устгасан. Гэхдээ одоогийн байдлаар бодвол тэгээд цагаан эртнүүд нь хоёр давхар хашааны дотор амьдардаг. За тэгээд баян харууд нь бас тэгж амьдардаг. Ер нь тэгээд тэр арьсангөрүүд ядгуудан газар хүчтэй бол бүр устдаагүй яг дотгошоо орчихсон юм шиг санагдсан. Тэгээд нөгөө хоёр давхар хамгаалтын цаана байгаа айлууд нь утгаа зэрэг том юутай дотн бодоо тэгээд нөгөө худалдаа үүждгээ бүх юмтайгаа даж жижигхэн гоод хоёрготтой ч байна. Тэгэл тэрэн дотор амьдэрч идэг. Ер нь тэгээд ийм янз бүрийн ялгаа их гарвал тэгээд дараа нь баячууд нь хоёр давхар хашаан дотор ба хамгаалтан дотор амьдрахаас өөр аргагүй бол гэмшгүй лээ дээ. Жохон эвгүүд юм билээ. Тэгээд ихэнх нь нөгөө нэг цагаан эртнүүд байдаг газар уус нүүх сонирхолтой яг ярьж байгаа тийм байдаг юм билээ.
За тэгээд гой хотын төвүүдийн тоо зэрэг харууд нь авчихсан. Тэгээд нэг нэгэн цагт нөгөө эзэд нь буцаж аавна гэж бодсон юм яасан өөрхий байшингаа ингээд панер нөгөө цонх монхон тагдаад орхичихсон. Тэгээд бас жоохон гүнхтэй юм байлээ. За тэгээ янз бүрийн чудууны хаапроц бас янз бүрийн чудууны орон ботхоор чудуугаар хийсэн юм бодно. Янз бүрийн чудуунууд ихтэй. Би бас тэр хот дундах зүүтийг сонирхоод. За тэгээ дараа нь хоёр давхарт нь гарсан. За энэ хоёр давхарт гарахад зэрэг одоо энэ хойно харагдаж байгаа шидэн оргон дотор удаа зэрэг янз бүрийн хүмүүс шууд ингээд туристэд тэгээд бүх юм хангаад дотор нь удаа зэрэг интернет бүх юмтайгаа тэгээд тэр дотор туристэд ингээд ажтаа хийж идэг юм байлээ. Тэн доороо шоодны эсгтээ үүдээр орсны наахан талд сайхан копи мопигоогаад тэгээд энэ хоёр давхар руу гараад энэ доор нь бас ээждаа дээр нь ээждаад ингээд цагаар удан хоногор туристэд хөөрхөн бизнесийн хөөрхөн санаа байлээ. Тэгээ манайх удан содон хөстөд төсөдтэй. Харин энэ урд талд нь утгаа зэрэг өрөөнөттэй. Энэ өрөөн дотор зарим дотор тэр 5-6-аад одоо номерын өрөөнүүд дотор утгаа зэрэг митинг зарим хүмүүс митинг хийгээ зарим утгаа зэрэг уран бүтээд хийгээд чөдөдөө сайхан дэд юм байт. За энэ дундууд тэгээд үнгүй вайпайтай. Тэгээд үнгүй вайпай дээр хүмүүс ингэж суугаад энэ цонхны хажуугаарууд цааш харахад цаашгаа яг нөгөө ус сонгоц засварын газар харагддаг. Тэгээ одоо энэ цаана нэг ус сонгоцыг засч ирлээ. Байлдааны ус сонгоцоос засчихсан. Айн ч одоо иргэний ус сонгоц нь. Саарл утгаараа байлдааны холд юм билээ. Энэ нэг хөөрхөн баримт байсан. Нэг хүүхэд ингээд өсмнөг 80 мэлж дээр байж байгаа. Тэгээ энэ дотоороо хийсэн юмудаар ингээд нэг жижигхэн гадрэ маягийн юм хийчихсэн байт юм байна лээ. За энэ хийсэн юмудаа ингээд өдөгчсөн. Нэхэж мод хийсэн. Тэгээ энэ жижигхэн баримтуудтай хөөрхөн гэдэт юм байна. За тэгээд энэ дэс тэгэл шууд доошоо буугаад явна да. За энэ хүрт үзсэн та бүхэнд баярлалаа.